За би яг энэ асуултанд байгууллагын зүнцгөөс хариулах юм бол тухайн хүмүүсийг оролцоотой байлгаж чадахжуулъя, багийн ажиллагааг сайжруулъя гэвэл өөрсдийнх нь бодлоор бидний хийх ёстой үйлдэлүүд юу юм бэ гэдэг төлөвлөгөөг нь өөрсдөр нь хийлгүүлэх ёстой. Түүнээс байгууллага өөрөө төлөвлөгөөгөө хийчихэд энийг хийгээч гэж шаардахаас илүү асуудлаа өгөөд энийг чи яаж шийдэх вэ? Чи надаа 3 гаргалгаа гаргаж ирээч. Тэр 3-аасаа чи миний оронд байсан бол алийг нь сонгох уу гэдэг л хандлагаар хандна гэсэн үг. Тийм учраас баг дотор байгаа хүмүүсийн оролцоог нь өөрсдийг нь хангаад яг энэ газар очие гэвэл чи ямар төлөвлөгөөр очих гэж байгаа юм бэ гэдэг өөрөөр нь хэлсэн нь төлөвлөгөө хамгийн сайн төлөвлөгөө. Тэрэн дээр мэдээж удирдлагын зүгээс зөв зөвтэй байлгах, яавал энэ төлөвлөгөө сайжрах уу гэдэг дээр оролцож болно. Бид нэр яг мэдсэн зүйлээ бие биентэйгээ хуваалцдагаараа хэлхэл зорилготой шүү дээ. Сайжрах зорилготой. Ер нь бол бизнес дээр болж байгаа бүх зүйл ерөнхийд нь харах юм бол төстэй байгаад байдаг. Гэхдээ төстэй гэж байгаа нь цааталтанд хүн л хийж яадаг. Тэр хүнээ яаж чадахжуулах уу, богино хугацаанд яаж сайжруулах уу гэдгийг л бие биентэйгээ хуваалцсан сайн муудчлахуудаа нээлттэй ярилцдаг нэг гоё гэж хардаг. Хувьсах гэж байгаа үед бид нөр өөрөө удирдлагууд болон удирдах байгаа хүмүүстэйгээ яаж нэг баг болоод тэрийг хамтдаа ашиглаад бүтэмжээ богино хугацаанд их байлгах уу гэдэг дээр нэлээд сайн бодох хэрэгтэй байх гэж бодож байна.